За сайн байцгаана уу? Солонгос хэлний анхан шатны 1-р хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэндээ үндсэн 10 игшгийг заах болно. Солонгос хэлний цагаан толгойг хангил гэж нэрлэдэг. Үндсэн 24 үсэгтэй. Дан болон хос 19 гээгүүлэгчтэй 21 игшиг үсэгтэй. За солонгос хэлийг хүмүүс асуудаг яаж хурдан сурах вэ гэж. Тэгэхээр тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаалх учраас та бүхэн хичээгээрэй. За солонгос хэл нь монгол хэлтэй адилхан Урал Алтай хэлний бүлэгт багтдаг. Монгол хэлний өгүүлбэрийн бүтцтэй ижилхэн учраас сурахад маш амархан. За та бүхэн маань дэвтэр цаас үзэг балаа бэлдээд анхаарлаа наашаа хандуулаарай. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. За солонгос хэлний үндсэн 10 игшгээс эхлээд суралцъя. За а я о я и о ё у ю и манайхан 61-ийн и шиг ы гэж дуудана шүү. За давтаад хэлье. А я о ё и о ё у ю ы. За эдгээр үндсэн 10 гişгийг бүгдээрээ давтаад хэлээрэй. Хангил нь нийтдээ 19 гээгүүлэгч 21 игшиг бүхий 40 үсэгтэй. Хангил үсгийг 1443 онд Сэжун хаан зохиосон байна. Тухайн үедээ Хүмин Жангим гэж нэрлэдэг байжээ. Энэ нь иргэнийг сургах зөв дуудлага гэсэн утгатай юм. Тэр үед солонгосын ард түмэн өөрийн уугуул бичиг үсэггүй Хятад хаан зүсгийг хэрэглэдэг байж. Тиймээс ард түмний дийлэнх нь бичиг үсэггүй байжээ. Хангил үсгийг хүний өгүүлэх эрхтний хэлбэр дүрсийг дуурайлган зохиосон бөгөөд игшиг үсгийг тэнгэр, газар, хүн гэсэн 3 хүчинд шүтэж тэдгээрийн хэлбэр дүрсээр зохиосон байна. А я о ё у ю 우 유 으 이